Аимшигын жанр нь кино урлагт дотроо хамгийн их салдаг жанруудын нэг. Монгол хэлэнд аимшиг гэх ерөнхий нэршил хүчсэн л болохоос угтаа бол дотроо маш олон сав жанрууд бий. Өөрөөр бол хүнийг айлгахын тулд зүгээр л нэг сүнсч өтгөр эсвэл зочиолгүйгээр маш олон аргаар айлгаж болдгийг орчин үед гарч буй шинэ аимшигын кинонуудаас харж болно. Харин энэ олон сав жанрт аимшигын жанрын араас sci-fi, анимашн гэх мэт төрлүүд мөр зэрэгцэн орж ирнэ. Эсвэл бүр өөр жанрууд хоорондоо холилдох тохиолдолч бас бий. Жишээ нь Coraline хэдийгээр стоп мошн анимашн ч гэлээ, готик, dark fantasy уур амьсгалтай, ер нь л хоррор талдаа бүтээл. Үүнтэй ижил хоррор comedy, sci-fi тал руугаа гэвэл cosmic horror гэд маш олон салаалж болдог. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр аимшигын жанрын талаар, тэр дундаа орчин үеийн аимшигын кинонууд хэрхэн хөвсөн өөрчлөгдөж байгаа талаар ярилцгаая. Уг нь бол би аимшиг киног нэг их сонирхоод байдаггүй, харьцангуй бага үздэг. Зүгээр л нэг зочих гэсэн хэмтхэн жамскэр, үлэг болсон цуврал алуурчин, эсвэл зүгээр л би өөрөө аимхаа гэд олон шалтгаан үнд бий. Гэхдээ сүүлийн 15 жилийн хугацаанд аимшигын чанар маш хурцтай хөгжиж, киноны чанар сайжрахаас эхлээд илүү ухаалаг, үнэмшилтэй, үзэгчдийн сэтгэлзүйд нөлөөлж чадхаар хэмжээний болсон. Нэмээд илүү уран бүтээлч, шинэлэг, бидний урд өмнө хизээж харж байгаагүй сонин содон кинонууд гарсаар байна. Үүнийгээ дагаад шинэ залуу найруулагчид ч энэхүү жанраар дагнан гарч ирсээр байгаа юм. Мэдээж аимшигын кинонд бусад жанрын бүтээлүүдтэй харьцуулахад харьцангуй бага төсвөр бүтэх боломжтой тул шинэ залуу уран бүтээлчид гараагаа аимшигын киногоор эхлэх нь элбэг байдаг. Жишээ нь 2022 онд нээлттэй хийсэн Talk to Me кино гэхэд Raka Raka гэх YouTube сувгийг ажилуулдаг австрали эхрүүд бүтээсэн. Insane, yeah. A dream come true. Аимшигын киног дурлаж үздэггүй миний хувьд гэхэд л Jordan Peele, Ari Aster, Mike Flanagan гээд ихэвчлэн аимшигын кино найруулдаг уран бүтээлчдийн шинэ киног хоног тоолон хүлээдэг болсон. Аимшигын кинонууд ихэвчлэн тухайн цагийн улс төр, нийгмийн айдас онцлогийг толдон харуулах нь элбэг байдаг. Тиймээс кино урлаг үүссэн цагаас хойш он цагийн мөчлөг бүртээ уналтанд орж, эсвэл сэргэж, хөвсөж, өөрчлөгцөөр ирсэн. Америкийн кино урлагийн түүхэнд ихэнх үеийн классик аимшиг кинонуудыг харвал бараг бүгдээрээ монстр кинонууд. Dracula, Frankenstein, Хүн чоног гэх мэт. Гэхдээ үүнээс өмнө Дэлхийн 1-р дайны дараах хямралын үеэр German Expressionism хөдөлгөөн гарч Европын урлагийн салбар оргилдоо хүрч байсныг санах хэрэгтэй. Герман болон Австри гадны бүтээлүүдийг дотооддоо үзүүлэхийг хориглож, ингэснээр дотоодын уран бүтээлчид дайны дараах хүнд хэцүү хар бараан байдлыг урлагийн бүтээлээрээ дамжуулан гаргаж эхэлсэн. Энэ нь дан ганц кино урлаг бус, уран зураг хөгжим гээд урлагийн бүхэл салбарт гарч ирсэн. Харин German Expressionist кинонуудын хувьд өвөрмөц камерын өнцөг, хурц тод сүүдэр, гажуудсан дүрслэл, давчуу мэдрэмж өгөх зураг авалт, огцон мэрэгэл бүхий төгсгөлөөрөө алдаршсан. Энэ үед гарсан хамгийн алдартай бүтээл бол мэдээж Nosferatu. Bram Stoker-ийн Dracula зохиолоос санаа авсан энэхүү бүтээл тухайн үед оюуны өмчийн асуудалд орохгүй тулд дөрүүдийн нэр, зарим үйл явдлуудыг өөрчлөн гаргасан байдаг. Яг нөгөө хятадуудын нэрийг солилцсон байдаг брэндүүд шиг. Гэхдээ Nosferatu кино урлагт маш том ахиц дэвшил, үлгэр дүүрэлтийг авчирсан бүтээл. Нодлон гэхэд Роберт Эггерс найруулагч энэхүү киног ремейк хийснийг санаж байгаа ах. Ер нь Холливуудаас өмнө дэлхийн кино урлагийн хамгийн том зах зээл Европ, тэр дундаа Герман байсан. Юу гэдэг вэ гэхээр German Expressionist кинонууд байгаагүй бол Холливуудын монстр кинонууд гарах хэсэг нь ч эргэлзээтэй гэсэн үг. Харин монстр киноны хувьд мэдээж дэлхийн 1-2 дугаар дайн, их хямрал, гадны үл таних нэгнээс айх айдас гээд маш олон нөлөөнөөс үүдсэн бүтээлүүд. Япон гэхэд л цөмийн бөмбөгийг төлөөлүүлж Gojira гэх кайжу мангасыг бүтээсэн шүү дээ. Харин үүний дараа 1960 болон 70-аад онуудад монстр кинонуудтай зэрэгцэн Psycho-гоор слашер жанр олонний анхаарал төртөж, Night of the Living Dead-ээр одооны бидний мэдэх зомби киноны суурь тавигдсан. Гэхдээ энүүд гарсан онцлог бүтээлүүд бол Rosemary's Baby, The Exorcist, The Omen гэх мэт кинонууд. Эдгээр нь бүгд нэг зүйлээр адилхан антихрист, сатанист, чөтгөр, муу ёрын сэдэв болон элементтэй. Энэ нь тухайн үеийн төрөл бүрийн иргэний хөдөлгөөн, расизмын эсрэг тэмцэл, феминизм, түүнээс үүдэх иргэдийн итгэл үнэмшилтэй тодорхой хэмжээнд холбоотой. Орчин үеийн зомби киноны суурийг тавьсан Night of the Living Dead гэхэд л арьс өнгөний үзлийг хурцаар тусгасан бүтээл. Ер нь тухайн үед эмх замбраагүй байдал үүсч, иргэд тэнэлтаа алдаж, мансууруулах бодис ихээр хэрэглэж байсан гэд олон асуудлууд байсан ба үүнийг нь сатан, чөтгөр, муу ёрын байдлаар илэрхийлэх тохиолдол байсан. Тэгвэл 1970-аас 2000 оны хооронд Америкийн нэгдсэн улсад маш олон тооны аллагууд, цуврал алуурчид гарч ирсэн.
Бараг одоо ч бидний цэшинд бэлэн байж байдаг алдартай цуврал алуурчид тухайн үед гарч ирсэн байдаг. Энэ үеийг цуврал алуурчдын алтан үе гэж нэрлэх нь ч бий. Харин энэхүү аимшигт цаг үе иргэдийн дунд хайцсан дээр үндэслэж хутга мис барьсан алуурчинтай слашер киноны эрен үе эхэлсэн юм. Мэдээж үүний сүрийг аль хэдийн сайко тавьсан байсан ч илүү алдартай, мейнстрим болгосон бүтээлүүд бол 70-аад оны сүүлээр гарч эхэлсэн The Texas Chainsaw Massacre, Halloween зэрэг бүтээлүүд. Үүнээс хойш эдгээр кинонууд маш том франчайз болтлоо томорч, кинон дээрх Leatherface, Michael Myers гэх алуурчид кино урлагийн айконик дүр болон үлдсэн. Үүнтэй зэрэгцэн Ghostface, Freddy, Jason, Chucky, Hannibal Lecter гэх мэт дутгааргүй алдартай дүрүүд ч төрсөн юм. Харин эдгээрээс уран бүтээлийн хувьд хамгийн амжилт олсон нь мэдээж Hannibal Lecter буюу The Silence of the Lambs. Oscar-ийн Big Five буюу хамгийн том 5 шагналыг тухайн жилд авахаас гадна бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудад зүй ёсоор багтах болсон юм. Мөн энэ үед Америкийн нэгдсэн улсад өсвөр үеийнхэн мансуурлах бодис ихээр хэрэгэлдэг, бэлгийн замын халдвар төвчин элбэг гээд олон талаараа шүүмжлэлд өртөж байсан. Тиймээс эдгээр слашрууд ихэвчлэн үл бүтгэх тийнейжрүүдийг хамгийн түрүүнд тороодог троп тогтсон юм. Тэгвэл 2000-ад оныг бодоод үзье л дээ. Миний хувьд 2000-ад он яг нэг төрөл дамгаалсан гэхэд хэцүү, чанартай бүтээлүүд ч цөөн гарсан үе. Яг энэ үед Final Destination Saw гэх мэт хүмүүсийг яргалсан гор кинонууд хамгийн алдартай байсан. Энэ дэлхийд дахина тэр тусмаа Америкийн нэгдсэн улс дахь террорист талдлага, дайн, цаг үеийн өөрчлөлт болон байгалийн гамшигтай холбоотой. Мөн 1999 онд The Blair Witch Project гарч found footage аим шиг кино хэсэгтэл модонд орсон. Энэ мэдээж тухайн үед технологи ирсүгжиж хүн бүрийн халаасанд камер байх боломжтой болсонтой холбоотой. 90 болон 2000-ад онд барууны аим шиг кино ерөн л уналтанд орсон ч Азийн аим шиг кино дэлхийд дахинд хүчтөрөн орж ирсэн юм. Тэр дундаа Япон хоррор, алдарт The Ring, Ju-on гээд манай үеийнхэн бол жинхэнэ эдгээр балер кинонуудыг үзэж өссөн. Мэдээж Япон улс кино урлагийн ариун төвхтэй аим шиг кинонууд нь ч айл эрт байсан. Гэхдээ барууны хоррор уналтанд орох үед Япон солонгосын кинонууд жинхэнэ тэрхүү орон зайг нөхөж чадсан юм. Одоо гол сэдэв бол орчин үеийн тэр дундаа сүүлийн 15 жилийн хугацаанд аим шиг жанрт юу болсныг ярьцгаая. Үүнд маш олон хүчин зүйл бидний одооны нийгмийг толцсон асуудлууд бий. Хуучны үеэ бодоход илүү diverse, олон төрлийн сэдвийг хамрах болсон. Тэр дундаа хүн төрөлхтөн бидний нийгэм тогтоосон асуудалтай жишг, анги давхаргын ялгаа, сэтгэл зүйн асуудлууд, технологийн дэвшлиг илүү өндөх болсон. 2000-ад оны сүүлээр аим шиг киноны чанар унчсан байхад Saw франчайзыг бүтээсэн James Wan, Leigh Whannell нар хамтдаа болон тусдаа Conjuring, Insidious гэх мэт франчайзаа бүтээж аим шиг жанр шин салхийг оруулсан. Харин эдгээр киноны араас 2010-ад оны шилдэг бүтээлүүд ар араасаа түрэн гарсан юм. Үүнд гэхдээ хэд хэдэн кино продакшн болон дистрибьютор компанийг дурдах ёстой. Маш бага зардлаар өндөр орлого олдог Blumhouse, хамгийн сонин содон бүтээлүүдийн эрхийг авч бас бүтээдэг Neon болон A24. Эдгээр студиуд сүүлийн 15 жилийн аим шиг киног одоогийн түвшинд аваачхад хамгийн чухал нөлөө үзүүлж чадсан. Өмнө нь аим шиг кинонууд аваарцуудад тэр дундаа Academy Awards нэр дэвшсэн ч хүчтэй өрсөлдөөн гаргах нь бага байсан. Байсан хэд нь бидний бүх цаг үеийн шилдэг кинонд яригддаг классик бүтээлүүд. Гэтэл сүүлийн жилүүдэд бараг жил болгон шахуу аим шиг кино аваарцуудад хүчтэй өрсөлдөж зарим нь хүртэх ёстой шагналуудаа хүртсээр байна. Найруулагч Jordan Peele гэхэд Get Out, Us, Nope гэх киногоороо арьс өнгөний үзэл, анги давхаргын ялгаа, гэр бүлийн асуудлуудыг хөндөж Get Out киногоороо шилдэг зохиол хүртэл аваад амжсан. And the Oscar goes to Jordan Peele, Get Out. Эсвэл бүр өнгөрсөн Оскараар жишээ авахад Франц найруулагч Gaël Faye за нэрийн дууд чадахгүй мэнэ. Ямар ч тач энэхүү Франц бүсгийн body horror кино The Substance өнгөрсөн Awards season-д бужигнуулаад амжсан. Оскарын шилдэг кинонд хүртэл нэр дэвшиж, жүжигчин Demi Moore олон жилийн карьерийнхаа хайлайтыг хийсэн билээ. I'm just in shock right now. I've been doing this a long time, like over 45 years, and this is the first time I've ever won anything as an actor. Энэхүү бүтээл маш өнгөлөг, аим шиг кино гэхээргүй хөгжим, эвлүүлэг зураг авалттай, тасархай стайлтай кино байсан. Гэхдээ кинонд дэлхийд даяараа эмэгтэй хүн тавьсан гоо сайхны стандарт өөрөө ямар асуудалтай. Үүнийг нь эргэжтэй ч гэлтгүй эмэгтэй хүмүүс өөрсдөө хэрхэн хүлээж авдгийг маш итрүүлэгтэйгээр харуулсан кино илээ. Мөн гэр бүлийн үүрэг хариуцлага, нийгэмд бид үгээ хэлж дуурах эрхээ яаж хязгаарлуулж болдгийг хит мэдрэх сонсголтой харийн мангасаар төлөөлүүлсэн A Quiet Place ч бас орчин үеэ сонслох бүтээл.
Эсвэл нодлон нээлттэй хэлсэн Smile 2-ыг аваад үзье. Ер нь бол эхний ангиасаа ч илүү сайн болсон кино. Энэхүү бүтээл сэтгэл готрол, драма, цаашлаад амиа орлох сэтэл төрөх мэдрэмжийг инээмсэглэлийн багаар халахалж, яг л халдвар төвчөн мэт нэгээс нөгөө талдах боломжтойг маш сонирхолтой харуулсан бүтээл. Аимшиг кино jumpscare-тэйж түүнийхээ сүрийг маш сайн тавьбал ямар үн цэнтэй зочлол байж болохыг энэ киноноос харж болно. Яг үүнтэй адил гэр бүл сэтгэл зүйн асуудал, драма, хэрхэн үед амждгийг гашуудлын талаар Ari Aster найруулагч Hereditary кинонд харуулсан. Don't you swear at me, you little shit! Don't you ever raise your voice at me! I am your mother! Эсвэл мөн адил Ari Aster найруулагч Midsommar киногоор гашуудал, хосуудын салтаас үүдэх сэтгэл зүйн асуудлыг маш сонирхолтой шийдлэр харуулсан юм. Энэ мэтчлийн орчин үеийн бүтээлүүд илүү хүн дээр амьдрал дээр суурилж сэтгэл зүйн асуудлууд ямар аимшигтай байж болох вэ гэдгийг харуулсаар байгаа юм. Өмнө нь бол нийгэм драма, сэтгэл готрал, өөр сэтгэл зүйн асуудлыг олон нийтэд ярьдаггүй, ярьсан ч тоодоггүй байсан болоо тэр энэ асуудалд орох хүмүүс харьцангуй бага байсан. Гэвч дэлхийн автгарын интернет хөгжиж, бүгд л энэ талаар нээлттэй хэлэлцэж, бидний амьдралын хэм маягч өөрөө сэтгэл зүйн асуудалтай болгоход маш чухал нөлөөг үзүүлж байгаа юм. Тийм ч учраас сэтгэл зүйдээр суурилсан psychological horror кино орчин үед хамгийн их гарсаар байна. Интернет, сошиал медиа, short form контентууд дэлхийд дахныг эзэлсэн энэ үед үзэгчдийн анхаарлыг татаж, кинон дундуур огт үдайхааргүй байна гэдэг найруулагч болон зохиолчдод маш том чаленж болсон. Учир нь сая дурдсан шалтгаанаас олж үзэгчид урт хугацаанд анхаарлаа төвлөрүүлэх чадвар нь буурсан гэхэд буруудахгүй. Яг үндэ бүтэн киноч үзэж чадахгүй 10-20 минутанд яриулаад байгаа штэ. За тэр ч яах вэ? Тиймээс шинээр гарч ирж буй аимшиг кинонууд шинэлэг, содон зүйлсийг үргэлж туршиж, энэ жанрыг ахин сэргийлт авахд хүргээд байгаа юм. Өмнө дурдсан бүтээлүүд ч үүний хамгийн тод жишээ. Харин та бүхэнд The Substance, Smile 2, Quiet Place Day 1 зэрэг шинэ аимшиг кинонуудаа Univision Box Office-с албан ёсны эрхтэйгээр нь үзээрэй. Надад л өөр онцлог кино гэвэл хүн бүрийн сайн мэдэх Тайландын хоррор, энедмийн романс кино P-Mac байсан. Дан Америк, Япон, Солонгосоос гадна өөр орны сонирхолтой бүтээлүүд бидэнд харж байгаагүй шин содон өнцгийг харуулдгаараа онцлог. P-Mac ч өөр аимшигын үедээ аймаар, инээдтэй үедээ үнэхээр хөгжилтэй кино. Мөн аимшигын ч гэлтгүй шин содон кинонуудаа ч бас та бүхэн Box Office-ээс үзээрэй. Ер нь аимшиг кино үзэхэд хүний бие болон сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар маш олон шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа туршилтууд байдаг. Үр дүнд нь харин ч эерэг хариу гарсан бөгөөд үзэгчдийн анхаарал төвлөрлийг сайжруулдаг, anxiety-г багасгаж, стрессийг бууруулдаг, зарим тохиолдолд найзуудтайгаа хөгжилдөж байгаатай адил баяр хөөргийг өгдөг гэх мэт үр дүн гарсан байдаг. Тиймээс ер нь манайхны ярьдаг шиг муухай юм үзээд муухан болчихгүй, алуурчтай кино үзээд аллаг үлдчихгүй. Аимшиг кинонууд тухайн үеийн нийгмийн асуудлыг төлдөж байснаас асуудлыг нийгэмд бий болгоогүй. За тэгээд бичлэгээ дуустал нүцэнд маш их баярлалаа. Та бүхэн лайка дараад цаашид өөр олон сонирхолтой бичлэг үзхийг хүсвэл subscribe ачаас дараарай. Мөн Instagram дээр Chaplin Store-оо дагаад хүсвэл худалдан авалт хийж биднийг дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.